За. Шүний мэд гэртээ хамшигнийгээ тайлч идөө бас. Одоо бас чиж дулаан болж эхэлж байна. За жоохон хүүт сэрэн байсан болохоор дулаалцсан байсан. За юу яцгаана. Өнөөдөр чих олон үйл явдал болж байгаа маа та янз нь. Та бүхэн ингээд Facebook дээрээс ялангуяа миний одоо өнөөдөр хийсэн постнуудаас за ер нь баярын туршид хийсэн постнуудаас харах юм бол Монгол улс ер нь ямар ийм хэдэн сая троллуудад дарагдсан байгаа юм бэ гэдгийг та нар маш амархан олно. Энэ троллуудыг хүн хөлсөж чадах вэ? Энэ троллууд хэдэн төгрөгөөр ингэж үнэнчээр ажилладаг вэ? Та бүхэн маш сайн энгийнээр бодоод үзээрэй. Энгийн ухамсартай хүн бол ямар ч хүн заяо. Гүбэр ямар ч хүн гэр оронд нь хулгай зэлхий орцсон байхад баярлаад чимээгүй яваад ингэж яахгүй. Гэртэнд хулгай орсон хүнийг бухимдахад энэ либерал өөрсдөө либералчууд гэж баясдаг. Либералчлал гэдэг чинь эрх чөлөөг одоо эрх чөлөөний үзэлтэн штэ. Тэгтэл хараа эрх чөлөөний үзэлт нь өөрийгөө хамгаалсан, өөрийнхөө үнэт зүйлийг хамгаалсан хүмүүсийг сэтгцийн өвчтөөр нь дуудаад явж байдаг ийм либералчуд байх уу? Манай Монголд бол либерал үзэлтэн гэж байхгүй. Харин өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн аялдан дагалдагчид л гэж байгаа. Комеди амраагаас ахуулаад сэтгцээ шалгуул гинэ. Сэтгцийн шалгаж ээж юунд юу лээ? Улсын хуралд авдаг болмоор байна гинэ. Уучлаарай. Өөртөө өв тэг шимшиг бэлгийн гаж донтой солиотой новшнууд ээж миний талаар та нар хуцахгүй заа юу. Би бүр хэлчихье. Тэгээд энэ нөгөө элбэг доржийн асуудлыг хүндснээс хойш ямар олон энэ либералчууд миний талаар илүү дутуу юм солиорж байна. Одоо яасан? Одоо нөгөө нэг болцсон юм байна л та. Намайг гэдэг амар хохироод айгу хэцүү байгаа гэж бодоод байх шиг байна. Үгүй өсрээд 30 сая өрөхгүй юм авжээ өөрхий. Тий, бүх юма та ингээ ерөнхийдөө ингээд багцаалаад үтсэн чинь тэр олдгийг штэ. Бүр намайг одоо яатсан гэж бодоод байна. Бүр ингээд хухаа хоосорсон гэж бодоод байгаа юм уу? Үгүй штэ. Би өөрөө амьд байгаа цагт хизээч хүн хухаа хоосордгүй байхгүй юу? Айгүй бас буруу юм бодох юм аас хөрхий. За тэгээд одоо энэ ерөнхий сайд яг одоо энэ Tonight Show MCS-ийн телевиз болох Central телевизийн Tonight Show-гаар орж байна. Би энэ Central телевизийн Baby Willow Mommy Daddy Show-д бас орж исэн. Тэгэхдээ тэр үед би MCS-ийн телевиз гэж мэдчихсэн ч гэсэн MCS-ийг ийм одоо гэж мэдгүй байсан учраас би улсад ороогүй байсан учраас зүгээр юу ч мэдгүй дэмжээл явж исэн. Одоо харин би MCS гэж ямар амар Монголыг битүү троллоор удирддаг, үнэхээр Монголын бүх юмыг худалдаж авч чаддаг ямар амар мангасууд болохыг мэдснээс хойш би шүмжилдэг болсон. Одоо та бүхэн харж байна уу? Централ телевиз бол тэр чигээрээ одоо тарих угаагчд болсон. Энэ Tonight Show-г Америкийн одоо шоу нэвтрүүлгийг франчайзыг нь авснаас хойш улс төртэй байн хутгаж байгаа. Хизээч улс төрчдгүүд Tonight Show-г улс төртэй хутгаж байгаа. Өнөөдөр өөрсдийг нь ерөнхий сайд болоод 3 сарын дотор зандан шатар MCS-ийг 200 тэрбум төгрөгийн татвараас бүрэн 100% чөлөөлсөн. Өнөөдөр тэр чөлөөсөн одоо эрхэм хайртай инхри ялдам ерөнхий сайдыгаа телевизийнхаа хүндэт эфирт урилгүй яах вэ те? Мундаг байна. Хамгийн гол нь монголчууд та нар юу алдчихж байгаагаа хизээч ойлгодгүй тэнэг байна. Үнэхээр өөрсдийнхөө газар шороо, баялаг, нутаг дэвсгэр хаваг үнэт зүйлээ алдчихж байгаагаа мэдгүй надтай алцаад байж байгаа чинь та нарын эмгэнэл Монголын эмгэнэл юм. Би бол баян хүн биш. Миний энэ босгоцсон байгаа юм жинхэнэ баячуудын босгоцсон байгаа юмны хажууд юу гэж юу ч биш. За юу. Тэд нэр алтан жорлонтой байдаг бол би модон жорлонтой л гэсэн үг. За юу. Та нар тийм юмыг ойлгохгүй байна. Ойлгож гин үү монголчуудаа? Та нар ийм л байх юм бол та нар ирээдүйд их оронгүй болно. Уус их оронгүй болно. За юу. Тэгээд энэ их орны чи сайхан газар шороог нь ухаж төнхөөд тэр Африкийн улсууд шиг газрын баялагтай газрын дорох баялагтай улсууд яаж бидний нүдэн дээр суурж гин яг л тэгж дуусна.
гол юм хизээч ойлгодгүй гол үн цэнэ мэдэрдэггүй хүмүүс ингэж л дуустдаг. Өнөөдөр та нар намайг дапаалж, өнөөдөр намайг хокийг минь дуудаж, өнөөдөр одоо намайг шоолж, өнөөдөр намайг галзуу солиотой болгож харагдуулж ярьж байгаа та нар ирээдүйд их оронгүй болохоор ойлгоно. Гэхдээ хамгийн гол нь та нар тэр цагийг үзэхгүй. Бидний үр хүүхэд үзэн заяа. Та нар тэрийг бүр маш сайн ойлгоорой. Их оронгүй болсон цагтаа л энэ хүнийг энэ олон мэдрэл муутай хүмүүсийг та нар ойлгох болно. Гэхдээ азар та нар тэр цагийг үзэхгүй. Үр хүүхэд чи үзнэ харамсалтай. Заяа. Өнөөдөр та нар Централ телевизийг үзээд энэ элит мундаг та нар ингээд цэмцэрхсэн лаг мундаг гişүүдээ хараад ингээд үлгэрлэн гişүүдэд биш үү? Энэ уус их орн энэ иргэнд үлгэрлэх ямар ч үүрэг байдгүй. Заяа. Би энд нэг засарсан, сайжирсан мундаг хүн болж орж ирээд та нарт би хуралд орж ирээд гайхамшигтай сайхан хүн боллоо. Би сайхан хүн болох гэж орж ирээг байхгүй энэ дотор. Та нарыг төлөөлөх гэж орж ирсэн заяа. Та нарыг болохгүй бүтгүй байгаа юмыг дуу хоолой болох гэж та нарыг мэдхгүй байгаа юм чинь та нарт мэдүүлэх гэж энийг хуралд орж ирсэн. Ойлгож байна уу? Гэтэл та нар яаж ийн? Намайг мэдрэл муутай олгоод ингэ явж. Троллууд нь ч гэсэн хогч нь эрт цагт боолын заяа гэж байсан. Гэтэл одоо троллын заяа гэж бий болж. Хөөрхөн амьтад өөрсдийн чинь сонголт боол тролл байгаа бол та нар 9 үеэрээ боол троллоор л үлдэнэ. Үнэхээр ямар имэнэлтэй юм бэ? Миний өнөөдөр алдж байгаа энэ нэг хэдэн сая төгрөгийн энэ нэг арх дарс архины төлөө өглөө гинэ. Энэ юу ч биш штэ. Бүр юу ч биш төхөө. Надад үнэхээр юу ч биш. Ингээ хэлэнгүү та нар яадаг гэж энийг их мөнгө гэлээ, бага мөнгө гэлээ, тэр бумыг бага мөнгө гэлээ. Энэ ёстой нэрээ бидэнд баярлаа. Жинхэнэ баячууд чинь та нарын толгой дээр яаж ялгцсан асаж байгаа та нар хараач. Би энэ гэр орон энэ бүх хот хөдөг бүх юмыг би улаан гараараа хөдөлмөрлөж босгосон. Би чаддаг юм хийгээд хулгай хийхгүйгээр хөдөлмөрлөөд өөрийнхөө чадах хөдөлмөр зүтгэлээрээ энэ гэр бүлээ босгосон. Гэр орноо босгосон. Та нар шиг та нарын удаа дараа энэ төрд залдаг хулгайчууд шиг би заяа төрийн хулгайчууд чиг чинь би нэг тендер зараад нэг юм хулгай хухаа хийгээд нэг хүнийг нэг компани хэдэн зуун тэрбумаар нь татвараас чөлөөлөөд 100 сая 100 тэрбумыг авч үлддэг түн шиг ингэж би баяжаагүй юм заяа. Үнэхээр имэгнэл энэ бол Монголын имэгнэл шүү. Үнэхээр бүр үнэхээр имэгнэж байна би. Үнэхээр энэ бол үнэхээр суурил юм. Монголын суурил бол дотроосоо тэнэгрэх. Монголын суурил бол дотроосоо дампуурах. Монголын суурил бол дотроосоо бие бинийгээ химлэж идэх. Монголын суурил бол жинхэнэ үн цэнтэй зүйлээ мэдрэхгүйгээр өөр хоорондоо алалцах юм заа юу. Ёстой хогч нь би бүр хэлчихье. Өнөөдөр миний хокийг дуудаж байгаа хүмүүс ирээдүйд үр хооч чинь амьдрах их хоронгүй заа юу. Толгой хорогдох гэр оронгүй байхад та нар ойлгохгүй. Сүнс чинь тэр үед залбираад тэнүүчлээд явж байх болно. Энийг л ойлго. Би бол хохирохгүй. Миний хамгийн үн цэнтэй юм бол миний үр хүүхэд би өөрөө. Миний оюун санаа. Миний итгэл үнэмшил. Миний чадвар чадамж. Бусдаар энэ бүх юмнууд бүгдээр байхгүй болсон ч би амьдрна. Хаан ч амьдрна. Ямар имэнэлтэй юм бэ? Гэхдээ энэ үе олон троллуудыг хараач. Гэхдээ энэ амар төвшин доош над руу бичээд байгаа юу гэдэг хөрхи амтаа. Бүр хөрхи амт надад хандлал авдаг хэдэн хүмүүс байна. Нөө илэр ихч. Одоо энэ дэнсийн шинээгээд нэг хавчаараа амартай гүхөө хөөрхи амт элбэгд орчин троллууд тэр хараа амарч ингээд хөөрхи амт намайг бичиж хандлал авдаг. Анти дараачуудыг цуглуулдаг. Хөөрхи амтд та нар өөрөөрөө над чиг өөрөөрөө өөрийнхөө амьдралыг үзүүлээд өөрийнхөө үзэл бодлыг яриад хандлалт аваач. Үнэхээр энэ бол ядуурл шүү. Үнэхээр би бүр маш имгэнж байна. Бүр үнэхээр имгэнэлтэй. Намайг одоо амар хохирчлаа гэж бодоод байгаа юм бах та. Би огтхон ч хохироогүй. Өчнөө цагдаа нар ирээд 10 хэдэн цагдаа нар ирээд бүх газарт ингээд шинжилгээ юм хийгээд явцсан. Одоо дахиад дөнгөж цаг явгууд нь би лайв хийж байна. Маргааш дахиад ирээд шинжилнэ. Хин дуртайгийнхаа герт ороод сошиалор юмаа үзүүлдэг болохоор хулгай хийхэд нээлттэй гэж боддог троллуудаар дүүрэн ямар имэнэлтэй уус вэ? Тэгээ энийг арчилсан уус гэх юм уу? Тэгээд энийг эрхчлөөтэй уус гэх юм уу? Өнөөдөр миний герт дайж орж ирж чадвал танах маргааш юу юм бэ? Юу ч биш штэ. Ойлгож гин үү? Өнөөдөр хин нэгэнд болж байгаа юм чам дээр очиход чи өнөөдөр хин нэгийг шоолж аваад маргааш чамайг
Маргааш чиний үнэт зүйлийг хулгайлна. За юу. Та нар бүгдээрээ үнэт зүйлээ хулгаад алдаад дууссан монголчууд. Одоо жоохон шавхруу нүлдсэн байгаа. Тэр шавхруу дээрээ харин яаж хандах чинь та нарын өөрсдийн чинь хувь заяа. Бүр үнэхээр хэлмээр болчлоо. Намайг Юмжирд улам юу гэнэ? Юмжирд улам яасан? Юмжирд улам ямар ч гимгүү хүн штэ. Юмжирд улам энэ хүмүүс чи ямар ч гимгүү хүмүүс заяа. Харин та нар жинхэнэ гинтэй хулгайч нараа мэдгүй дуусна. Жинхэнэ гинтэй хулгайч нартаа их орон ирээд үр хойчийнхаа бүх боломжийг хуушаалгуулад дуусна. Энэ бол та нарын заяа юм байна. Имэнэл үнэхээр ийм байж захта бүр бахан хандаг. Ийм байж захта баясдаг. 35 жилийн туршид улс их орнын тонож, өөрсдийнх нь боломжийг тонож, өөрсдийнх нь амьдралыг хулгайлж, боломжийг нь хулгайсан хүмүүсээс хизээч ичиж үзээгүй. Хизээч гутарч үзээгүй хүмүүс өнөөдөр начиг улсын хурлын гишүүнтэй болсондоо гутарч байгаад би бүр баяртай байна. Хизээч гутардгүй ард түмнийг гутрааж чадж байгаадаа би бүр өөрөөрөө үнэхээр баярлж байна. Бүр үнэхээр ямар мундаг эмэгтэй юм бэ би чинь? 35 жил ийм буруугүй ингэж доромжлуулж толгой дээр ялгцсан асуулгахтаа инээж баясад суусан ард түмнийг өнөөдөр би гутрааж чадлаа ш. Бүр үнэхээр бүр хэлбэр санагдлаа. Үнэхээр шүү. Бүр үнэхээр өөрсдийнхөө боломжийг эх орноо үгүй хийхдээ, газар шороогоо үгүй хийхдээ, гадныхантай тэмцэж чадаагүй эргүү малнууд өнөөдөр надтай алалцж байна. Үнэхээр баяр хүргэе. Заяа, овоо штэ. Бүр нэрэ үнэхээр гутарч үтсэн чинь баяр хүргэе. Ичиж үтсэн чинь баяр хүргэе. Үнэхээр би баярлж байна. Хизээч гутраагүй, хизээч ичээгүй, хизээч харамсаагүй, хизээч халаглаагүй ард түмнийг ичээж, гутрааж, халаглуулж чадж байгаадаа би бүр баяртай байна. Тэ хараа. Намайг одоо энэ нэг гэрийн нэг хэдхэн ширхэг юм авсаар хогт удаад авахгүй энэ хүмүүс. Би одоо хохирохгүй үсттэй. Бид нар энэгээр хохирох уу? Ха? Бидний хамгийн үн цэнтэй юм бидэнд байна. Байна. Заяа. Энд байна. Энд байна. Эргүү малнууд минь. Ёстой юу гэхвдээ та нарын нэрээ? Гэхдээ энэ өвөө олон троллууд нь хардаа. Одоо та нар бүр миний энэ Facebook руу ороод харцгаа. Юу гэж байгаа? Одоо ингээд миний энгийн юм битсэн юм дээр битүү троллууд. Зүрээс дөнгөж цай аккаунт нэгээл орж ирж надад орж ирж байгаа байхгүй. Би ерөөсөө гайхгүй байна. Би ерөөсөө айхгүй байна. Бас би ичихгүй байна. Би ерөөсөө гудаахгүй байна. Би ерөөсөө хохироогүй байна. За юу. Жинхэнэ хохирж байгаа хүмүүс та нар өөрсдөө шүү. За юу. Би өөрийнхөө үн цэнтэй үнэт зүйлээ хамгаалж чаддаг хүн заа юу. Та нар шиг үн цэнтэй зүйлээ алдчих байхдаа баярч идэг. Ямар ч үр ашиггүй юмны хойноос хөөцөлдөж идэг эргүү тэнийг малнууд биш учраас. Ойлгож байна уу? Үнэхээр имгэнэл энэ бол Монголын их имгэнэл юм. Ийм байна. Бүр ямар гоё цэлэмжийн гэж дотор үнэхээр цэлэмж байна. Бүр үнэхээр хэлийг гиснээ хэлэхээр ямар сайхан байдгийг та нар ойлгож байна уу? Ингээд бүлх залхицсан юм шиг эрх чөлөөгүй, үг хэлээ хэлэх эрх чөлөөгүй ийм тэнэг өөрөө өөрсдийгөө хууль, журам, ёс, журам, зүй, одоо юу ёс зүй хим хэмжээгээр боомлуулах дуртай ийм балан ард түмэн Монгол байдаг бах үнэхээр. Үнэхээр имгэнэлтэй бүр одоо тэгээ намаа буулган гээ яриач үе ёстой бүр баярлаа тхүү бүр баярлна би бол баярлан заяа яагаад энэ улс төрөөс ухаантай мэдлэг боловсралтай сэхэтэн хүмүүс чимээг ухаан алга болдгийг би бүр маш сайн ойлгож байна. Ийм тэнэг хүмүүсийн төлөө ингэж зүтгэж ингэж цаг зав эдис амьдралаа зориулж хайран байдгийг мэдсэн учраас тэр хүмүүс чимээг ухаан алга болд юм байна. За юу. Тэгээд та нар дүр исгсэн, найлан хайцсан, ил гоё ярьсан, цаана өчнөө та нарын амьдралаас хулгайлсан, хуушаасан хүмүүстэйгээ үлдээд толгой дээрээ ялгцыг нь асгуулад баас чэсийг нь идээд амьдэрдэг юм байна. За юу. Бүр ёстой хэлчихье. Одоо энэ лайвыг гоё хуваагаад тастаад тал тийшээ түгээгээд тэгжэл амьдэрдэг ш. Тэгжэл хандлт авдаг ш. Хөөрхөн амьтад өөрсдийг нь үзүүлээгээ царай байхгүй, яриiгээ толгой байхгүй, бодигээ сэтгэл зүрх байхгүй, потенциал байхгүй тийм хүмүүс яах юм? Намайг л ярина шүү дээ. Намайг л ярьж суун шүү дээ. Тий? Амжилт хүсье. Бүр үнэхээр ёо бүр
Үнэхээр миний үнэхээр инээд игдүү нэрээ зэрэг хүрдэг бол үнэхээр хүрч чадлаа. Үнэхээр энэ улс төр гэдэг зүйлд орсон цагаас хойш монголчуудыг би бүр цоо шинээр таньж эхэлж байна. Яагаад үдийг хүртэл ийм байсныг нь би үнэхээр ойлгож эхэлж байна. Ийм улс юм байна бид нар заяа. Бид нар ийм л тэнэг юм байна заяа. Ийм л тэнэг учраас та нар бүх буруу зүйлийг өөгшүүлж, бүх буруу зүйлийг нүдэн анж, бүх буруу зүйлийг хүлцэж, твчиж, тэсж ирдэг. Тэнэгүүд учраас ийм нийгэмд ингэж амьдарч байгаа юм байна заяа. Та нар тэр баг тэнгэрийн ам тэр зайсан байсангаар яваад үзээч. Юу манай энэ хаус, юу манай энэ байшин. Хитэн тэр бом юу ч биш. Жинхнээсээ юм ганц алтан аяг биш, алтан гултмайгаараа байж байгаа штэ. Та нар ийм үн цэнтэй юм алдж байгаа мэдгүй заяа. Энэ бүхэн чинь хуваагдаад хүн бүрт, иргэн бүрт ирчлөө, ад жаргал, баяр баясгалан, амьдралын сайн сайхан болоод хуваагдаж очих хэвээр юмыг та нар өнөөдөр яаж вэ? Монголчууд машины төлөө, байрны төлөө тэнэгтэж амьдарч байгаа үсттэй. Яста бүр заяа чинь гэлтэй. Зүгээр л та нар юутайч тэмцэж чадахгүй. Тэр хаа вэ? 12,000 хүн дахин давтамжтайгаар, хідэн давтамжтайгаар ипотекийн зээлийг хичнээн сая хүн хүртэж болох байсан юмыг та нар 12,000-ыг 5-6-аар үржүүлдэ. Тэдэн тооны хэмжээтэй хүмүүс ипотекийн зээлээр байр орон сууцтай болох боломжтой байсан юмыг 12,000 хүн дахин давтамжтайгаар 5-6 ипотекийн зээл авсан байна гэхэд та нар тэмцсэн юм уу? Та нар үг хэлсэн юм уу? Нэг өдөр сошиал дээр солиорол таг болцоос. Одоо хар бүх хэвлэл нь таг арчсан байгаа үсттэй. Бүх хэвлэл нь таг дарцсан байгаа үсттэй. Ийм та нар хэвлэлээрээ угаагддаг, бүх юмараа тархиа угаалгадаг, зүрх сэтгэлээ бүр хаалгацсан. Ийм тэнэг байхгүй. Тийм учраас монголчууд өнөөдөр ингэж амьдарч байгаа юм. Энэ бол Монголын их эмгэнэл юм. Би энэ хулгайчийг олно. Энэ юу штэ те? Энэ нэг хідэн төгрөгөөр үнэлэгдэх юм юу ч биш. Гэхдээ энэ миний гэр орон л үнэт зүйл рүү халтсан учраас би байж болох бүх тэр ялыг нь өгүүлвэлнэ. Харин битгий надаас уйлаад гуйгаад ирээд ахтуу хамаатан цавнаа явуулаад байгаарай. Тэгдэг шүү. Цагаа тулахаар троллоод хүртэл уйлаад ихчээ би таныг дэмждэг, ихчээ би уулна. Дандаа тэгдэг. Өрөвч сэтгэлээр би өнөөдрийг хүртэл бүгдийг нь уурчилж ирсэн. Одоо бол тийхгүй. За ёо. Та нар тэгээд миний тэнэг мангарыг яар. Миний тэнэг мангар одоо юу гэдгийг те? Одоо солиотой гажигтай тэг яар. Тэгээд та нарын амьдрал сайхан болдсон бол ярьцгаа. Хүн муусаар агаад ямар дорой амьдарч байна. Та нарыг зүгээр л нэг энүүхэн хүрээнийхээ тэнэгрэлд автчих хооронд цаан чин ямар их хулгай болж байна. Хизээч та нар ойлгохгүй дуусна. Зөвхөн ойлгож чадах, төсөөлж чадах юм. 200 тэрбумыг төсөөлж чадахгүй байгааз. Төсөөлж чадахгүй байгаа үсттэй. Тийм учраас наарагийн 1 тэрбум гэд бүгдээрээ айгүй олон 1 тэрбумаа энэ гэртээ хадгалдаг гэж одоод нөгөө тэнэг булгаачууд нь ирж байгаа да. Ийм л байгаа штэ. 200 тэрбум төгрөгийг ерөнхий сайд болонгуудаа 3 сарын дотор MCS-ийг татвараас бүрэн чөлөөсөн байна. Гэтэл та нар яаж вэ? Татвар дээр 5 сая, 10 сая төгрөгийн өрн дээр бүх дансаа хаалхаад гадаадд гарах зорчих хэрхээ хасуулаад боомлуудад байж байгаа үсттэй. Ийм хүлцэнгүй тэнэг мал болохоор чинь та нарын толгой дээр бааж шээж амьдарч байгаа энэ томчууд чинь заа юу. Хий. Одоохон би энийг чи төрөл авчээ. Найзуудтай баярлаа. Манай найзууд ирсэн байгаа. Тий. Би энэ гэртээ одоохондоо хонохгүй. Тий. Энэ гэрийг маргааш дахиад шалгалт шүлэг өчнөө олон шинжээч нар дахиад ирж үзлэг юм хүм хийн. Тий. Тэрний дараагаар бүтэн гэр цэвэрлэгээ оруулна. Тий. Тэрнийхаа дараагаар лам башигаа залж ирнэ. Тий. Учир начиртай амьдрын шүү. За ёо. Та нар намайг ийм юмар дарчиж чадна гэж бодох ёстой хэрэггүй шүү. Би үнний чи хаач хэлнэ. Би угаасаа үнэн үгийг хэлэх гэж төрсөн хүн заа ёо. Угаасаа би хизээд тийм байсан. Би хүүхэд байхасаа тийм байсан. Тийм байсараагаад л дуусна. Тийм авгаа болон тийм имээ болно. Хэлэх үг минь зүрх сэтгэлд минь байгаа. Хэлэх зориг нь миний цээжинд байна заа ёо. Та нар шиг худлаа хухай өөрийнх нь эрх ашигт нийцчихлээвэл өөрийнх нь амьдрал сайн сайхныг өчүүхэн өгөөж өгжлээвэл тэнд нь үе олон хүн хохирсон ч хамаагүй өөрийнхөө хүнийг өмөрдөг тийм тэнэг мал шиг биш учраас би хэлэх үгээ хэлсээр байх болно. Би өнөөдөр харин ч бүр маш багталтай байна. Харин ч сайхан өдөр боллоо.
Шинийн 5 сайхан өдөр боллоо. Бүр энэ юмнаас илүү би өөрийнхөө дотор байгаа энэ монголчуудын талаар яагаад ийм болцсон юм бэ гэдгээ бүр бодож исэн юм хэлж байгаадаа би бүр үнэхээр кайфтай байна. Ойлгож байна уу та нар? Одоо тэгээд энийг бүгдийн сайхан тастаад ингэж хилдэг гэж явгоод нөгөө үзэн тэнгүүд нь энэ ёстой гişүү юм байж ёстой нэрээ амар ёстой хэрүүлж өгөх юм. Тэг угаасаа намайг хэрүүлэр барах хинч байхгүй. Окей? Бүр яг энэ хэсгийг тастаа сайн явуулаарай заа юу. Мем зэм болоо явуулж болно шүү дээ, тий? Окей? Угаасаа тэгдэг үстэй. Бүр үнэхээр бүр хэлмээрэн ямар багталтай байна гэж та нарын гацхуу цор үннийг хэлж чадж байгаа да. Ингээд хэлэх хэн байгаа та нарт? Хинч байхгүй штэ. Хин та нарт үннийг их хурлаас хин та нарт үннийг хэлж ийсэн. Хин та нарын үннийг их хуралд дамжуулж ийсэн. Бүгд попчд, бүгд худалж, бүгд их ашигын төлөө явж байгаа заяа. Бүгдээрээ кампани оруулаад энд явж. Надад оруулах кампани алга заяа. Би одоо ямар хідэн зүгийгээ ямар олон болохтой юм штэ. Төрөөр тэгтлээ гурай амьдрахгүй заяа. Надад өөрт минь чадамж байгаа. Амьдрах чадамж байгаа. Хаач байсан би амьдрах чадна заяа. Надад тийм чин итгэл зориг чадамж бүх юм байгаа. Заяагмал учраас. Би тийм боолын заяатай, троллын заяатай эмэгчин биш. Ямар азгүй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ингэж боол тролл хийж явдгийн болоо. Хөөрхийн амтад уг нь та нар боол тролл хийхээсээ илүү энэ доторхоо өөрийнхөө чадлыг ухсан бол уурхай цаашаа юм бүтээж чаддгийн заа юу. Дэндүү эмгэнэлтэй байна. Тэгээд өөртөөсөө хулгайлж байгаа хүмүүсийн тролл хийж байгаа чинь бүр эмгэнэлтэй байна. Ёстой заяа чинь гэлтэй. Бүр үнэхээр. За одоо тэгээд энийг гоё ингээд тараагаад явцгаа. Тий. Гоё тараагаад түгээгээд ийм солиотой галзуутай улсын хурлын гишүүд бла бла бла. Тий. Угаасаа сэтгэц бицэж юу вэ? Тий. Явцгаа. Тий. Бүр үнэхээр бүр хүлээн зөвшөөрж байна. Та бүхэн энийг түгээгээд миний мэдрэл муутай, гажигтай солиотой, юутай этэг сайхан цацаад явцгаа. Тэгээд хандлт авцгаа. Ягаад гэвэл өөрсдөнд чинь өөрөөрөө хандлт авах боломж байхгүй учраас намайг ярьж амьдарч байгаа шүү дээ. Хөөрхийн амтад ийм байна. Үнийг хэлсэндээ маш сайхан байна. Өнөөшн би маш сайхан унтах баха. Баяртай.